Далаад гарцгүй хуурай газрын Монгол улсад дэлхийн худалдааны үр өгөөжийг хүртэх боломж бол хоёр их өрштөөгөө санаачилсан эдийн засгийн коридор байх юм а. Энэ сарын 9-өөс 10-ны өдрүүдэд Оросын улбаны улсын Башкортостан улсын нийслэл Уфа хотод болсон шагаан хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр гурван тал энэ асуудлаар дахин байр суурийг нэгтгэж хэрэгжүүлэх арга хэлбэрээ тохирсон нь Монгол улсын хувьд дан ганц байгалийн баялаг суурилсан эдийн засаг зам тээвэр логистикос солонгоруулах боломж юм. 2014 оны 9-р сард Душанбе хотод болсон Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж санаачилсан Оросын улбаны улс Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүн нарын гурван талд дээд хэмжээний уулзалтаар хуршууд инхүү нөөц бололцоогоо нэгтгэх алхмаа тавьцгаасан. За түүнээс хойш бүтэн жил өнгөрөөгүй байхад засгийн газрын түвшинд уулзалтууд болж талууд өөрсдийн баримт бичгүүд дээр хамтарсан судалгаануудыг хийж ирсэн нь энэ төсөл урагшлах идэвхийг харуулжээ. Хятад Монгол Оросын эдийн засгийн коридор нь Хятадын торгоны зам, Оросын Евразийн коридор, за Монголын талын зам санаачлагуудад уялдуулан хэрэгжүүлэх урт хугацааны хөтөлбөр байна. Манай улс гурван талд хамтын ажиллагааны 2 дахь удаагийн уулзалтаар үүнтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах санал тавьсан нь дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол Орос Хятадын засгийн газар хоорондын хилэлцээр, авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хилэлцээр, гурван талын тээвэр логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хилэлцээр зэрэг байв. Монгол улс мэдээж өөрийн оролцоог идэвхтэй байлгаж харилцаа ашигтай замаар төслийн өгөөжийг хүртэх сонирхлоо үгээр илэрхийлж байна. За тиймээс ч Монгол улсын ерөнхийлөгч уулзалтын үеэр хамтран ажиллах чиглэлүүдэд маш тодорхой тавьсан юм. Нэг гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл уялдаа холбоо зохицуулалтыг хангах зорилго өгье. Гурван талын тэгш оролцоотой төсөл судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажилуулж болох юм а гэж үзэж байгаа. Энэхүү сандлын тодорхой сандлыг та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно. Хоёрт нь Монголын уул уурхай экспорт хөдөөж хүн гаралтай төвхий бүтээгдэхүүнийг Орос хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан 3 дахь зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцөлийг тохирохыг санал болгож байна. 3. Байгалийн хий газрын тус дамжуулах хоолойг Монгол улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах. 4. Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөнд тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах. 5. Монгол улс дотоодын хэрэгцээндээ зориулж Оросын улбаны улс бүгд найрамдах Хятад улсаас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үн тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашд бууруулах чиглэлд хамтран ажиллах. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хуршүүдтэйгээ эдийн засгийн нээлттэй бодлогын түвшинд харилцах итгэлцлийг бэхжүүлэхэд тэдний давуу боломжуудыг өөрт ашигтайгаар хүртэх нь чухал. Энэ сонирхлоо шууд илэрхийлж байгаа нь шийдвэрлэл зохих бэрхшээлээ цагаалдахгүй ашигтайгаар шийдвэрлэхэд тустай. Үүний бас нэг хэлбэр нь ерөнхийлөгч элбэгд орж хоёр улсын тэргүүнд Улаанбаатарын уулзалтыг Монгол болох БРИКС-ийн уулзалтын үеэр зохион байгуулах саналаа илэрхийлсэн явдал юм. Гурван улсын эдийн засгийн коридор бол маш өргөн агуулгаар хэрэгжих төсөл. Оросын улбаны улс гурван талд хамтын ажиллагаанд замын зураглал гэдэг баримт бичгийг санал болгож байгаа. Энэ нь улс төр аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжилгээ ухаан, техник, хүмүүнлэг хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санал өгөөд Евразид хүрэх коридорын санаачлал байгаа юм. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд бүхий салбарт хамтын ажиллагаагаа уялдуулсан зэрэгцээ. Эдийн засгийн харилцан нээлттэй бодлогоорч бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд торгоны зам санаачлагыг гарган 3 жилийн өмнөөс төрийн бодлоготой тусгаад байгаа юм. За гурван талын хамтын ажиллагаанд ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг илүүтэй чухалчлан онцлож байгаа. Өмнөд хурш Улаанбаатар төмөр замын шинжилэл, хил дамсан төмөр зам, авто замын тээвэрлэлт, бомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд дистарата хандаж бэлэн болсон төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд бэлэн байна. За бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Цзиньпин гурван улсын уулзалтын үеэр энэ тухай тодорхой ирсэн. Би болон ерөнхийлөгч Путиний тохиролцсны дагуу бид Евраз ТV-ийн хамтын ажиллагааг торгоны замын эдийн засгийн бүслээр болон Евразийн эдийн засгийн эвслийн бүтээн байгуулалттай уялдуулах болно. Мөн Евраз эдийн засгийн бүслээр болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлэхэд таатай байна. Энэ нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа Европ, Аз ТV-ийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ болох билээ. Энэхүү үйл явцад бид Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх, давтсан болгохын төлөө ажиллах болно.
Хөршүүдийн эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг Европ, Азийн эдийн засгийн эслийн бүтээн байгуулалтаа уялдуулах сонирхол бий. Гурван улсын шинжээчид ирээдүйдээ бусад баримт бичгийг тохиролцохоор ажиллаж байна. Тухайлбал Оросоос Хятад руу Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан цахилгаан эрчим ууж барих, гурван талд тээвэр логистикийн компани байгуулах зэрэг чиглэлээр ажиллаж байна. Холбогдох компаниуд Улаанбаатар төмөр замыг түвшиглэн тээврийн коридор байгуулах асуудлыг судлан боловсруулж байна. Зүгээр ч нэг автозам төмөр замаар үл төсөөлөгдөх эдийн засаг улс төр нийгэм хүмүүнлэгийн салбарын хамтын харилцаанд дах бүс нутгийн хэмжээнд хүрээлэгдэх энэ төслийг хэрэгжүүлэхэд хилийн бомтуудын хөгжилд анхаарлаа тавьж эхэлж байна. Шахан хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гурван улс хооронд худалдааны хөгжлийг дэмжих таата нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай гайлын ерхий газрууд хоорондын ерхий хилэлцээр хилийн бомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай ерхий хэлцээрт гарын үсэг зурсан нь саналын түвшинд яригдж байсан санаачлаг ажил хэрэг болж байгаа нааштай үр дүн юм а. Энэ бол Монголын тал Шанхай хамтын ажиллагааны байгууллагаас хүртэх том өгөөж болж байна. Нэг улсын хилийн бомтонд хөгжөөд нөгөө улсын хилийн бомтонд одоо хөгжихгүй байж болохгүй. Харилцан одоо адилхан одоо хөгжилтэй байж дэд үсгийг шийдэж бүх асуудлыг одоо шатаратаа шийдсэний үндсэн дээр эдийн засгийн хөгжлийг дэмжих юмаа гэдэг гол одоо агуулга нь бол гарчсан. За энэ дээр бол тал талынхаа бомтыг хөгжүүлэх, бомтын дэд үсгэд хөрөнгө оруулалт хийх. За бомтоор дамжин өнгөрөх одоо ачааны урсгалыг нэмэгдүүлэх. За худалдаа хөнгөлөх чиглэлийг гэсэн бол маш олон одоо асуудлуудыг бол бид энэ удаагийн хэлэлцээгээр бол шийдэж чадсан. За нөгөө нэг баримт бичиг юу байсан бэ гэхээр бол худалдааг дэмжих зорилгоор гурван улсын гайлан байгууллага яаж хамтран ажиллах вэ гэдэг талаар бас том хэлэлцээр байлаа. За энэ хэлэлцээр бол одоо гурван улсын гайлан байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх, за хэн шалгалтыг бол одоо хамтдаа хийх, за бичиг баримтыг бол ер нь цахим хэлбэр шилжүүлэх, за бие биенийхээ одоо хэн шалгалтад хийж байгаа арга технологиг одоо суралцах, өөрсдийнхөө боловсон хүчнийг бол бас хамтарч давтан одоо бэлтгэх гэсэн одоо олон хүрээг хамарсан ийм одоо хэлцээр байна. За мөн хоёр талын уулзалтуудыг бол бид зохион байгуулсан. Оросын талтаа бол хоёр гайлан байгууллагын бие эрдэнэтхэн тоногдох хэмжээр авсан гэрэл зургийг хэл шалгалтанд бол хүлээн зөвшөөрөх. За нөгөө тодорхой нэр төрлийн бараан дээр хийсэн гайлан хэн шалгалтыг нөгөө гайлан байгууллаганд хүлээн зөвшөөрөх. За мөн 2015 оноос 2019 онд одоо Орос Монголын гайлан байгууллагын хамтарч хийх одоо ерөнхий төлөвлөгөөг одоо бас баталсан ийм хоёр талын баримтчдыг бас байгуулсан. За энэ одоо мөн л одоо худалдаа хөнгөлөлт гайлан үйл ажиллагааг одоо ижилсүүлэх энэ чиглэлүүдээр бол зорилгонд бол явж байгаа гэж ойлгож байна. Үүнээс гадна Улаанбаатар төмөр замын бааз дээр тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллаганд боловсруулж байна. За аялал жуулчлалын маршрут гаргах чиглэлээр мөн ярилцаж их цайны зам Евразийн од буюу Бээжин, Чита, Улаануд, за эрхүү гэсэн аялал жуулчлалын хамтарсан кластер байгуулах талаар хамтарсан тодорхой төрслүүдийг ярилцж байна. Мэдээж манай гурван хөрс бол бид энэ Улаанбаатар төмөр замын өргөтгөлд оролцсон. Хов эзэмший гэсэн ийм сонирхолтой байдаг баг. Гэтэл манай бол бас энэ төмөр зам дээр өөрийн гэсэн бас бодлого байр суурьтай. Тэгээ энэ сонирхлуудыг одоо яаж зохицуулж энэ төмөр замыг хөгжүүлэх вэ? Яаж хөрөнгө татах вэ гэдэг ийм асуудлын өмнө байна. За Улаанбаатар төмөр замын удирдлагын хувьд бол би бол ер нь хөрөнгө оруулалтыг одоо Улаанбаатар төмөр зам дээр хэмжээний хөрөнгө оруулалтыг татъя. Тэгжвэж энэ замыг хос болгоё. За ирээдүйд бас цахилгаанжуулах нөхцөлийг бүрдүүлье. Тэгээ энэ зориултаар бас ачаа тээвэртэй байх хэрэгтэй мэдээж маш их хөрөнгө оруулж хөтөн чадлыг нэмэгдүүлсэн тохиолдолд тэгээ энэ ачаа тээвэр бол дан ганц Монголын ачаа тээвэр байхгүй, хоёр улсын хооронд явах транзит ачаа бас байх хэрэгтэй. Тэгээ энэ сонирхлыг бас татахын тулд энэ хоёр улсыг энэ төмөр замын хөгжил дэвшил татан оруулахгүй бол бас энэ хоёр улс чинь одоо хөрөнгөө гаргаж хөвдөл эзэмшихээс гадна ачаагаар бас хангах хэрэгтэй. Тэгээ ийм бас зөв тогтмол нөхцөл байдал дотор энэ ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна.
Монгол улс 2004 оноос хойш Шанхай хамтын ажиллагааны байгууллагт ажиглагчаар оролцож байна. Сүүлийн 2 жилд жинхэнэ гишүүнээр элсүүлэх гэж хуршүүдээс идэвхтэй шалгалт үзүүлсэн. Гадны хэвлэлүүд Шанхай хамтын ажиллагааны байгууллага хэрвээ эдийн засгийн идэвхтэй бодлого явуулбал Монгол элсэн гэж ажиглаж байсан ч манай улсын хувьд идэвхтэй ажиглагчийн байр суурь хэвээр хадгална гэдгээ энэ удаагийн уулзалтаар дахин илэрхийллээ. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч Афганистан, Беларусь улсын төрийн тэргүүн нартай ганцаарчлсан уулзалт хийсэн. Ажиглагчийн байр сууриас тус байгууллагын бодлого үйл ажиллагаанд оролцохоо харуулсан хэрэг байлаа. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд улс төр бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг гэсэн чиглэлүүдээр бодлого үйл ажиллагаагаа уялдуулж ажилдгаас улс төр бүс нутгийн аюулгүй байдлын бодлогод илгүүтэй анхаарлаа хандуулж ирсэн нь Америк нэгдсэн улсын бодлогын эсрэг байр сууриас хандсан үйл ажиллагаануудад илүүтэй чиглэж байна. За тэгвэл 3 дахь хүрсийн бодлоготой Монгол улс, Европ, Америк, Орос, Хятад гэсэн хүйтэн дайны эсрэг тэсрэг бодлогын явуулган дунд аль алинд нь дипломат ёсыг баримталж өөрт ашигтай харилцааг хадгалж байна.